салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь мегмар гаргийн мэнд хүргэе. За энэ удаагийн дугаараар Хятадын нийслэл Бээжин хотод болж өнгөрсөн үйл явдал нэлийн ихтэй дугаарыг ярьж өгөхөөр би бэлдсэн байгаа. За ингээд хэдүүлээ ярианыхаа гол хэсэг рүү шууд орцгоё. 2003 оны 3 сарын 19-ний оройн 9 цагийн үед Жи Ююэн гээд залуугийн ээж аав хоёр нь Бээжин хотод байдаг хүүрүүгээ залгасан байгаа. За гэхдээ тухайн орой бол утас нь дуудаад байгаа мөртлөө ерөөсөө утсандаа хариу өгөхгүй байсан. За эхэндээ болохоор нөгөө ээж аав хоёр нь энийг бол нэг тоогоогүй, хүүхэд нь завгүй ч юм уу, за эсвэл утасныхаа дууг сонсоогүй байх гэж бодсон. За тэгчээд маргааш оройн дахиад нэг удаа залгсан. За тэгсэн чинь хүүн бас л ерөөсөө уцаа аваагүй. Тэгэхээр тэр хоёр бол баг зэрэг сэтгэл нь ингээд жоохон түгшиж эхэлсэн ба. Ерөнхийдөө бол 2 өдөр дарааллаад холбоо барьж чадахгүй байна гэдэг нь тэдний хувьд бол ерөөсөө юм хэвийн зүйл биш байсан. За тэгээ нөгөө хоёр чинь 50 сууж чадхаа болоод элдвийн муу бодол толгойд нь эргэлзээр агаад сүүлд нь тэсгээ байгаад Бээжингийн Хайдиан гээд дүүрэгт байрладаг хүүгийнхээ түрээсийн байрлал өөртөө очиж шалгахаар шийдсэн юм байна. За ингээд 3 сарын 21-ний өглөө нас өндөр гарсан хосууд бол хүүгийнхээ байрны үүдэнд нь яваад очсон. За тэгээ хаалгыг нь олон удаа тогтсон ч гэсэн ямар ч ерөөсөө хариу өгөхгүй, хаалгаа ерөөсөө тайлахгүй. Тэгээ болохоо агаад нөгөө байрных нь эзний тусламжтайгаар эцэст нь хаалгыг онгойлгож чадсан юм байна. За гэхдээ хаалга онгойлгох үеэр тэдний харсан зүйл бол амьдралыг нь тэр чигт нь өөрчилсөн тийм үйл явдал болсон юм байна. За тэгээ яасан бэ гэхээр тэдний Ююэн гээд хүү нь болохоор өрөөнийхөө гол сандал дээр ингээд чанга хүлүүлсэн байдалтай. Бидээ бол олон тооны хутганы шарх авчихсан. Зарим нь болохоор гүн, зарим нь ингээд өнгөц гүйхэн, цус нь бол хэдэнэ хатаад бараан хүрэн өнгөтэй болчихсон байсан. Би энэ бол тэр чигтээ хүүтэн болоод хөшөөд аль хэдийнэ ингээд нас бараад нэлээд удаан хугацаа өнгөрсөн гэдгийг нь илтгэжсэн. За тэгээ мэдээж ээж аав хоёр нь бол арай ядан цагдаараа дуудлага хийгээд яаралтай дуудлагыг хүлээж авсан цагдаа нар ингээд богино хугацаанд бол хэргийн газар руу яваад очсон. Тухайн жижигхэн байр бол тэр даруйда битүүмжлэгдээд шүүх эмнэлгийн баг бүрэлдэхүүн бодол ажилдаа шууд орсон. За нотлох баримт цуглуулах явцдаа хэргийн газраас тодорхой тийм хурууны хэнүүд олцсон нь маш чухал сэжүүр болж чадсан. За гэхдээ мөрдөгчдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь бол аллахын тэр арга барил нь байсан баг. За хохирогчийг яаж хүлсэн, Ююэний бие дээрх хутганы шархнууд, шинж чанар нь яг урдны 3 сарын хугацаанд Бээжин хотод гарсан өөр 4 эрэгтэй хүний авь насыг хөнөөсөн тийм хэрэгүүдтэй бараг л адилхан байсан. Урдных нь 4 хэргийн 2-ыг нь хохирогчдын гэрт, за нэгийг нь болохоор тийм нийтийн эрэгтэйчүүдийн 0, нөгөөх нь болохоор эзгүй тийм нэг хүн нээх байхгүй тийм задгай талбайд илрүүлсэн юм байна. Бүх хохирогчд нь эрэгтэй хүмүүсээсэн. За тэгээд онцгой нийтлэг шинжин гэх юм бол хэргийн газруудад тийм тэмцсэн гэмээр уул мөр ерөөсөө байгаагүй. За энэ нь болохоор ингээд хохирогчд бүгдээрээ шахуу алуурчнаа таньдаг байсан гэдгийг нь илтгэжсэн. За тэгээ мэдээж ийм баримтуудтай тулгарч байгаа цагдаа нар болохоор тус тусдаа ингээд өөр хэрэгүүд өөр алуурчтай хэрэг биш. Нэг этгээд үйлдсэн за энэ цоврал аллахууд байх өндөр магадaltaй гэдгийг бол хурдан ойлгосон гэсэн үг. Тийм болохоор энэ бүх хэргийг нийлүүлээд нэг мөрдөн шалгах ажиллагаанд нэгтгэхээр ингээд шийдсэн юм байна. За ингээд 5 хохирогчийн нийгмийн харилцаа за бас өдөр тутмын амьдралын хэв маягийг наривчилж судалсны үр дүнд мөрдөгчд болохоор айжмаар ингээд маш тийм чухал холбоосуудыг илрүүлж чадсан. За тэд бол бүх хохирогчдын дунд 3 чухал тийм нийтлэг шинж байгааг тогтоосон. За нэгдүгээрт болохоор энэ хүмүүс нь бүгдээрээ ижил хүүстэн ирчүүд байсан юм байна. За хоёрдугаарт тэд нар бүгдээрээ SM сонирхолтой буюу бэлгийн харилцаанд ингээд бие махбодын болон сэтгэл зүйн тийм давмгайлах нэг нь илүү юм энийг яг юу гэж тайлбарлах юм бэ? За нэг нь ингээд нэг юм хаан шиг, нэг нь боол шиг гэх юм яг тийм байдлаар бие биентэйгээ харьцдаг гэж тайлбарлал баг илүү ойлгомжтой болох юм уу да. За 3 дугаарт болохоор энэ хүмүүс нь бүгдээрээ Бээжингийн гей тийм чат рум гэж байт юм байна л да. Тэрэнд бол тогтмол ордог тийм хүмүүс байсан маа. За ингээд ийм 3 төрлийн ижил холбоосууд бол санаандгүй зүйл энэ төр ерөөсөө биш. Харин алуурчин бол тодорхой нэг бүлгийн хүмүүсийг онилж байгаа гэдгийг нь илтгэжсэн. За ингээд энэ мөрөөр цагдаа нар бол мөрдөн шалгах хүрээгээ улам бүр нарийсгаад 5 хохирогчтой онлайнаар харилцаатай байсан гей ирчүүд дээр төвлөрөхөөр шийдсэн. За тэд нар ингээд бүхий л чат бүх виртуал харилцааг бол нэг бүрчлэн
шалгаж эхэлсэн. Ингээд бараг 2-7 хоногийн турш уйггүй нэг бүрчлэн шалгасны эцэст бол нэг нэр бол дахин гарч ирсээр байсан. За тэр хүн болохоор Ли Ижан гэдэг 24 настай тийм хүн байсан. За тэгээд тэр даруйда с жиг бүхий итгээд гэж бол энэ хүнийг нэрлээд мөрдөгчдийн анхаарлын төвд орсон. За шалгалтын хувьцаанд түүний талаар олон сэжигтэй мэдээллүүд бол цугларч эхэлсэн юм байна. За тэгээд хөршийн оршин суугчид мэдүүлэхдээ бол Ижан Дунгжимен гэд дүүргийн Люфан Нанли гудамжны 12 тоотод байр түрээсэлж амьдардаг. За тэгээд байрандаа болохоор янз бүрийн эрчүүдийг байнга дагуулж ирдэг байсан гэж бол ярьсан. За онцлог зүйл нь гэх юм бол тухайн эрчүүд нь дандаа л юм өөр хүмүүс байдаг байсан ба. Заримдаа бүр нэг шүн хид хідэн өөр хүн дагуулж ирэх явдал ч гэсэн байсан гэдгийг бол одоо хөршүүд анзаарчихсан байсан. За энэс ч илүү чухал зүйл нь юу байсан гэхээр цагдаа нар бол хохирогчдын QQ чатны одоо тэр урд нь бичижсэн зүйлүүдийг нь харсан чинь бүгд саяны одоо Ижан гэж залуутай бэлгийн харилцаатай холбоотой агуулгаар харилцажсэн гэдэг нь тогтоогдсон. Зарим мессежинд нь болохоор бүр ингээд уулзсан цаг байршлыг нь тодорхой бичсэн байсан. За 2003 оны 4 сарын 4-ний үдээс хойш цагдаа нар ингээ хангалттай нотлох баримт сэжүүрүүдийг бол цуглуулсныхаа дараа шууд арга хэмжээ авахар шийдсэн юм байна. За тусгай багийг Ижан түрээсэлжсэн байр руу явуулаад баривчлах ажиллагааг хэрэгжүүлэхээр бол одоо бэлтгэж эхэлсэн. Гэхдээ дараа нь болсон зүйлд бол хинч одоо ингээд бэлэн байгаагүй. За яасан бэ гэхээр тэд нар ингээд нөгөө байрных нь орцны тэр авд яваад өгсөн юм байна л та. Гэсэн чинь энгийн хувцастай нэг залуу жижигхэн нохоогоо салхилуулаад агуу 50 алхаад явж байгааг бол анзаарч харсан. Цагдаа нар түүний хэн болохыг одоо баталгаажуулахын тулд хэдэн асуулт асуухаар одоо ингээд ойртоод яваад өгсөн байгаа юм л та. За тэгсэн чинь нөгөөдөл чинь ам нээж амжаагүй багт нь тэр залуу эргэж харангаа маш тийм 50 байдалтайгаар та нар намайг хаагаад байгаа юм уу? Би Ли Ижан байна гэж өөрөө хэлсэн маа. Тэгээ тухайн ингээд өөрийг нь барих гад ирсэн цагдаа нарын өөдөөс ийм 50 байгаа нь мэдээж тэднийг одоо маш их тийм гайхшралд оруулсан. Тэр бол ерөөсөө ийм айсан шинжгүй эсэргүүцэх ямар ч оролдлого энэ төр хийгээгүй. Тэгснээ дээшээгээ би гараад өөрийнхөө зарим юмыг аваад дараа нь ингээд та нартай хамт явъя гэж хэлсэн баг. За тэгээд мэдээж яг хэлснийхээ дагуу одоо өөрийнхөө авъя гэсэн юмудаа аваад буцаад гараад ирсэн. За тэгээд мэдээж цагдаагийн хэлтс рүү тэр бол явсан. За байцаалтын өрөөнд Ижан болохоор мөрдөгчдийн одоо эсрэг талд суугаад цагдаа нарын асуулт болгонд ямар ч тийм сандарсан шинжгүй өгөөсгөх ч юм уу за эсвэл ингээд буруу хийсэн зүйлүүдээ өөрөөсөө зайлуулах оролдлого энэ төр огт хийгээгүй. За тэгээд тэр шууд ингээд маш тийм одоо ил тод байдлаар бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд шалгагдчихсэн 5 эрэгтэй амийг хөнөөсөн гэж бол өөрөө баталж ярьж эхэлсэн маа. Тэгчээд аллах болгоныгоо өөрийнхөө амьдралын жирийн нэг үйл явдал юм шиг тайлбарлаад ярьж исэн. За ингэхдээ зэрэгцээд шүүх шинжилгээний хариу гарч ирсэн. За Юэн гээд нөгөө одоо ярианы эхэнд дурддагчжсэн залуугийн хэргийн газраас олцсон хурууны хэ бол Ижан гээд энэ залуугийнхтай яг таарч исэн. За тэгээ бодит нотлох баримт за бас сэжигтний мэдүүлэг бүрэн одоо нийцэжсэн учраас хэрэг бараг шийдэгдэхэд бэлэн болсон юм шиг харагдчихсэн. За мөрдөгчд болохоро ингээд ажлаа бид нар бараг дуусглаа гэж бодоод арай нэг амс хийж итэл Ижан болохоор ам нээгээд байцаалтын өрөөг бол бүхэлд нь нам гүн болгосон нэг зүйлийг хэлсэн байна. За тэр бол 1994 онд Шинжаан мужийн Чангжи гээд хотод гарсан. Бараг одоо 10 жилийн турш илрээгүй байсан cold case болох одоо дунд сургуулийн сурагчийн алхахыг бас бий үйлдсэн гэдгээ тухайн үед одоо хүлээн зөвшөөрсөн юм байна. Мөрдөгчдийн хувьд болохоор ингээд яг өөдөөс нь хараа сууж байгаа залуугийн гадаад төрх нь маш тийм одоо илдэг гэмээр ер нь ингээд баг зэргийн жоохон ичимхий ч хүн юм уу гэмээр тийм төрхтэй харагдчихсэн. Тэгээ ийм зүйл одоо ярина гэж бүр хизээж төсөөлөөгүй юм байна. Гэхдээ яг ийм гэмгүү төрхийн цаана бол өсвөр наснаасаа эхлээд одоо хүртэл нийт 9 жилийн хугацаанд ингээд 6 хүний амь насыг хөнөөсөн аимшигтай түүх нуугдж байгааг бол мэдээж хинч одоо таашгүй. За тэгвэл хэдүүлээ одоо ингээд энэ залууг яг юунаас болж ийм зүйл хийхэд хүрсэн талаарх нэлээд дэлгэрэнгүй яриа руу оръё. Ижан болохоор 1980 онд Бээжин хотод төрсөн. За гэр бүлийн байдал нь бол нэлээд тийм тогтворгүй. Түүнийг төрхөөс өмнө ээж нь болохоор шизофрен гэсэн тийм оновчтой болчихсон байсан. Тийм болохоор Ижаныг бүр одоо нялх байх үед нь ээж аав хоёр нь ахтай нь хамт Шинжаан мужийн Чангжи хот руу нүүсэн юм байна. Тэгчээ тэнд очичоод Ижан гээд одоо нөгөө нялх байсан хүүхдээ санхүүгийн одоо өөртөө боломжгүй байсан учраас наац эгчдэр нь буюу ээжийнхэн талын одоо ингээд
хамаатан дээр одоо үлдээхээс аргагүй болсон юм байна. За тэгээ Ижан болохоор бүр одоо багаасаа төрсөн эцэг гэхээсээ холдоод бусдын асрамжинд очсон гэж ойлгож болно. Гисэн хэдий ч одоо Ижаны нагц эгчтэйгээ одоо өнгөрүүлсэн тухайн үе мөчн түүний амьдралын одоо хамгийн дулаан, хамгийн аз жаргалтай үе нь байсан юм байна. Тэгээ тухайн нагц эгч нь болохоор маш тийм инэрэнгүү, айгүй халамжтай хүн байсан. Ижаныг яг л бүр өөрийнхөө одоо төрсөн хүү шиг хайрлаж өсгсөн. Материалын тал дээр ч гэсэн одоо Ижаныг юугаарч дутаалгүй өсгсөн, хайрлсан. Тэдний гэрт болохоор амьдралдаа дахиж хизээч мэдрэхгүй тийм одоо халуун дудлан угар амьсгалыг мэдэрч өссөн юм байна. За харин 1992 онд болохоор нагц эгчийнх нь гэр бүл нь нэлээд тийм одоо асуудалтай болоод Ижаныг ол цаашид асрах одоо хамт амьдрах боломжгүй болсон гэдгийг хэлсэн. За тэгээд 12 настай байсан Ижан болохоор өөр ямар ч сонголтгүйгээр хамаг юмаа баглаад төрсөн эцэг гих. За тэгээд ах トゥ хоёр нь амьдардаг Шинжаан мужийн Чанжи хот руу явхаас өөр аргагүй болсон юм. За ер нь ингээ энгийнээр төсөөлөд үзэхэд бол ер нь ямар ч хүн одоо цусан төрлийн одоо өөрийнхөө яг төрсөн эцэг гихтэйгээ уулзах нь баяртай тийм аз жаргалтай мөч байх ёстой. Мах цусныхаа тасархаа дээрээ ингээд буцаж очиж байгаа болохоор баярлах ёстой гэж бодогдож байгаа ч гэсэн бодит байдал дээрээ бол яг бүр эсрэгээр байсан. Өөрийнхөө төрсөн гэртээ бүр яг л ингээд одоо харийн гадны хүн шиг ах トゥ хоёр нь за энэ хүнээс бол ингээд маш олон жилийн турш одоо тусдаа өссөн бараг л нэг танихгүй хүүхэд гинт гэр бүлд нь орж ирээд тэдний амьдрал дунд нь ингээд ороод ирсэн юм шиг тийм санагдчихсэн. Харилцааны хувьд нэлээд хүүтэн хүндий одоо тийм зай барьсан хандлагатай байсан. Тэгэл хоол идэхдээ одоо Ижаныг ерөөсөө дууддаггүй, хамт энэ төр ерөөсөө тоглолтгүй байсан юм байна. За тэглээгээд Ижан одоо 12 настай байсан болохоор энэ одоо үйл явдлуудыг нэг их тоодоггүй байсан ч гэсэн амьдралыг нь жинхэнэ там болгосон зүйл нь одоо нөгөө шизофрен өвчнөөр онцлогдсон ээж нь байсан байгаа. Түүний одоо биеийн байдал тогтворгүй, ерөнхийдөө бол ингээд нэг эрс уур амьсгалтай, цаг агаар шиг ер нь ингээд байн гүйцэтгэдэг байсан юм байна. За тэгээ сайхан ааштай байх үедээ болохоор яг л одоо бусад айлын ээж нар ямар байдаг яг тэрэн шиг одоо хоол хийгээл гэрийн ажлаа хийж чаддаг. За хараа өвчнөө нь ингээд жоохон сэтэрхээрээ гэр доторх бүх зүйлээ ингээд эвдлээл, хэмхлээл, авч шидээл, орилж хашаараал, харааж зүхээл. За ихэнхдээ нөгөө Ижаныг ямар ч одоо ингээд тайлбаргүйгээр одоо уур хилэнгийнхээ гол бай болгодог байсан юм байна. Зарим шүн болохоор Ижан одоо бүр ингээд гүн нойрондоо автцсан унтчихт нь ээж нь гинт өрөөнд нь орж ирээд шууд орноос нь одоо чирж унгаагаад хайр найргүй зоддог байсан юм. Энэ гэр бүлийн бүх санхүүгийн асуудал бол аавынх нь нуруунд дээр байдаг байсан. За тэр бол эхнэр хүүхдүүдэд хижээхэд маш шаргуу одоо ажиллахын хажуугаар сэтгцийн өвчтөе эхнэрээ одоо асрах ёстой байдаг байсан. За энэ их дарамт бол түүний занг нь улам бүр хэцүү болгоод айгүйх тийм ууртай, хөтөргүү болгосон юм байна. За тийм болохоор ажилласаа тарж ирсний дараа ганц одоо зугаа олдог зүйл нь бол арх байсан байгаа. Тэгчээд аав нь болохоор ингээд арх ухаараа бүх одоо бухимдлаа эхнэр хүүхдүүдтэй гаргадаг, бүгдийг нь хараадаг. За тэгээ тийм одоо хэцүү цаг үед Ижан бол одоо тухайн гэрт бүр цорын ганцаараа байгаа юм шиг тийм байдаг байсан. За тэгэл ээж нь одоо өвчнөр хөдлөөл одоо Ижаныг зодж явах үеэр одоо нөгөө ах トゥ хоёр нь хизээч одоо дундуур нь оролцож хамгаалдаггүй байсан. Зүгээр л чимээгүй өрөөндөө ороод хаалгаа хаагаад одоо юу ч сонсоогүй, юу ч хараагүй юм шиг дүр хэсэгдэг. Заримдаа бүр бүх зүйл энэс ч долоон дор байдаг. Хэрвээ тэр хоёр Ижаныг одоо ээжигээ уурлуулчлаа гэж бодхол юм бол өөрсдөө хүртэл одоо нийлж байгаа зодчдог. Гэрт нь одоо Ижаны тал зогсох нэг ч хүн байдаггүй, хамгаалах хүн ч гэсэн байгаагүй. Тэг хүчирхийллээс зогтохын тулд Ижан гэрээсээ аль болох хол байхыг хичээдэг байсан. Өдөр болгон өөр цайхаас өмнө босоод сургууль руугаа эрт явцдаг. За тэгээ хичээл дарсны дараа анги танхимаа цэвэрлэхээр одоо сайн дураараа үлдээд ширээ сандлаа арчаад сургуулийнхаа одоо хашаа доторх зүйлүүдийг цэвэрлээд зориуд ингээд бүх зүйлийг арай жоохон удаан хийж цаг хожоод тухайн одоо аимшигтай байдаг гэрлүүгээ буцхаас аль болох зайлсхийдэг байсан байгаа. За тэгээд гадаа бүр ингээд харанхуй болоод сургуультаа байх ямар ч шалтгаангүй болсон үедээ тэр ингээд аргагүй ирэхэнд бүр дургу маш тийм одоо хэцүү байдалтай гэрлүүгээ одоо алхаад хардаг байсан. Удаан хугацаанд сургууль бол Ижаны ингээд цорын ганц хорогдох газар нь болсон юм байна. Сургуулийн орчинд бол Ижан огт өөр хүн байсан. Багш нар нь болохоор түүнийг айгүй хайрладаг. За тэгээд айгүй хөдөлмөрч хариуцлагатай гэж магтдаг байсан.
За ангийнх нь хүүхдүүд бол түүнийг маш тийм идэвхтэй бусдад туслахад бэлэн гэдгийг нь бол мэддэг. За тэгээд бүр түүнийг ангийн дараагаар хүртэл сонгож исэн юм байна. За ингээд сургуулийн орчинд одоо хүндлэгдэж, үнэлэгдэх мэдрэмжийг Ижан бол өөрийнхөө гэртээ хизээч мэдэрч байгаагүй. За тэгээд дунд сургуульд орсны дараа хүчирхийлэлтэй одоо тийм зовлонтой гэр бүлийн амьдрал донд одоо тийм гэрэл гэмээр нэг зүйл бол гарч ирсэн. За тэр нь бол Тан гээд овогтой ангийнх нь нэг сурагч байсан. За тухайн Тан гээд хүү болохоор Ижаны одоо цорын ганц төшөг тулгуур түүнийг хамгийн одоо их ойлгодог, сонсдог ганц хүн нь болсон юм байна. За эхэндээ Ижан болохоор тан руу зүгээр л ингээд найзын хуваар төхөөд илүү дотн олоод хоорондоо ярилцаад бодлоо хуваалцаад цагийг хамт өнгөрөөдөг байсан. За гэхдээ аажмаар ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Ижаны одоо доторх мэдрэмж нь өөрчлөгдөж эхэлсэн. Энгийн нөхөрлөл гэдэг зүйл нь аажмаар тийм илүү гүн, илүү хүчтэй зүйл болж хувирсан. За тэгээд тэр бол Тан гээд хүү дурлсан гэдгийг ойлгосон юм. 1994 оны ихэр дөнгөж 14 хүн нас хүрсэн Ижан бол сэтгэлээ цаашид нууж дийлхээ болоод за тэгээд Тан гээд хүүд болохоор сэтгэлээ одоо илчлэхээр шийдсэн юм байна. Гэхдээ Тан гээд хүүгийн хариу бол түүний төсөөлж исэн шиг байгаагүй. За яасан гэхээр одоо ярьсан зүйлд нь зүгээр нэг татгалзаа зогсохгүй маш тийм жигшсэн одоо хандлага гаргаад түүнийг доромжуулж маш тийм хатуу үгээр одоо өөдөөс нь дайрсан. Тэгээ Ижан гээд одоо хүүгийн хувьд амьдралдаа маш олон удаа шарх авчихсан. За тэгээ 14 настай юм өсвөр насны хүүгийн хувьд тийм төрлийн одоо ширүүн татгалцсан байдал нь яг л одоо зүрх рүү нь хутга зоосон юм шиг мэдрэмжийг төрүүлсэн. Тэрнээс болоод мэдээж одоо доромжлуулсан, за уур хилэндээ автсан, өөрөөс нь нүур буруулж байгаа юм шиг тийм мэдрэмж бол Ижаны дотор одоо өдөр ирэх тусам хоримтлагдаж эхлэх болсон юм байна. 1994 оны 2 сарын 21-ний шөнө Ижан болохоор нөгөө Тан гээд хүүд нэг юм өгөх гэсэн юм а гэж хэлж агаад сургуулийн арталд байдаг нам гүм цэцэрлэг рүү дуудаад одоо авчирсан юм байна. За тэгчээ тэнд болохоор харанхууд урдчлаад бэлтцсэн байсан хутгаа гаргаж ирээд ангийнхаа хүүхдийг хөнөөсөн юм байна. Ингээд 10 хоногийн дараа тухайн Тан гээд хүүгийн цогц нь олцсон. Задлан шинжилгээгээр бол 100 гаруй хутганы шарх илэрсэн юм байна. Шүүх шинжилгээний дүгнэлтэнд үндэслээд мөрдөгчд бол алуурчин ингээд биеийн хүч одоо багтай тийм туршлагагүй хүн байсан гэж бол үзсэн. За тийм учраас хохирогчийг одоо өгсөн гэдгийг нь баталгаажуулахын тулд маш олон удаа хутгалсан гэж бол дүгнсэн. За тэгээ энэс болохоор цагдаа нар алуурчин нь одоо тийм залуу магадгүй Тан гээд одоо энэ хохирогч хүүгийн ангийн хүүхдүүдийн нэг байх өндөр магадлалтай гэж ухаан үедээ таамаглаж байсан. Тэгээ мөрдөн шалгах ажиллагаа нь эхлээд Ижан ч гэсэн одоо байцаагцсан хүмүүсийн нэг нь байсан. За гэхдээ түүнд бол төгс тийм халахвч байсан юм байлээ. Сургууль дээрээ тэр бол одоо ийм үлгэр жишээ сурагч за багш нарын маш тийм хайртай ангийнхныхаа итгэлийг хүлээсэн нэгэн байсан. За тэгээ тийм сайн хичээнгүй хүүхэд одоо ийм харгас зүйл хийсэн гэдэгт бол хинч итгэж чадахгүй одоо тийм байдалтай байсан гэсэн. Тэрнээс гадна Ижан болохоор хэрэг болохоос өмнө бас дараах байршлаа тодорхой тайлбарлаж чадсан. Цагдаа нар болохоор түүнтэй холбоотой шууд нотлох баримт ерөөсө тухайн үед олж чадаагүй. Тэгээ эцэст нь Ижаныг с ิจ гтнүүдийн жагсаалтаас одоо хассан юм байлээ. За тэгээ Тан гээд хүүгийн аллага ерөөсө илрээгүй ингээд cold case болоод үлдсэн байсан юм байна. 1994 оны 12 сар Тан гээд хүүг хөнөөснөөс хойш хагас жилийн дараа Ижан болохоор сургуулаасаа харих замдаа санаандгүй байдлаар нэг насанд хүрсэн эрэгтэйтэй одоо мөргөлдсөн. За тэгээд тэр уучлалгүйгаа цаашаа явах гэжсэн чинь нөгөө хүн нь одоо уурлахын оронд ингээд бүр найрсгаар инээмсэглээд орой хоолнд одоо урьсан байгаа юм л та. Тэгээ өөрийнхөө гэрт байнга одоо ийм айцтай амьдардаг 14 настай хүүгийн хувьд бол тухайн хүн ингээд гэрлүүгөө урьж байгаа нэг төрлийн гэрээсээ зүхтах гарц юм шиг одоо дотор нь бодогдсон байгаа байхгүй юу. Тэгээ Ижан болохоор гэртээ харахыг ерөөсөө угаасаа хүсдэггүй байсан. Сэтгцэн өвчтөе ээжийнхээ утгагүй тийм нэг зодуурыг бол дахин амсахыг хүсээгүй. Тийм болохоор бараг юу ч бодлохгүйгээр нөгөө танихгүй хүнийг дагаад явсан юм байна. За тэгээ хоол идж байгаа тухайн хүн бол маш тийм өгөөмөр анхаарал халамжтай юм шиг санагдчихсэн. Тэгчээ тэр хүн болохоор би гэрт чинь хүргээд үе гэж хилчингүүтээ Ижаныг нэг эзгүй цэцэрлэг рүү авчичоод хүчинтчихсэн. Тэгээ тэр ухаан орох үед бол тийм харанхуй газар хэвтчихсэн. Би энэ бол маш их одоо өвдсөн. За мэдээж сэтгэл зүйн бол бүр авах юмгүй болцсон байсан. Тэгээ тэр бол би энэ маш их одоо өвдсөн байдалтай гэртээ бүр арай хийж жоод энэ зүйлээ хүнд ч одоо ярьж чадахгүй ичээд өөрийн туулсан зовлонгоо дотроо нууж явахаас өөр ямар ч арга байгаагүй. За тэгээ тэр шөнөөс хойш Ижан бол сэтгэл дотроо ийм
үзэн ядал гэдэг одоо тийм зүйл бүр маш хүчтэй одоо ингээд бүрлдэж эхэлсэн гэж хэлж болно. За тэгээ эцэст нь болохоор тэр бол дотроо өшөө авахыг хүсэж эхэлсэн юм байна. Тэр цагаас хойш бараг 2-7 хоногийн турш тэр бол өдөр болгон цүнхэндээ одоо хутга нууж авч явдаг. Тэгчээд нөгөө өөрийг нь хүчинсэн хүнтэй тааралцсан зам дээр байнга одоо очиж зогсоод оттдог байсан юм байна. Ерөнхийдөө бол ингээд тухайн хүнийг харсан даруйда довтлоход бэлэн байдалтай хүлээж исэн. За гэхдээ тэгэж хүлээсэн ч гэсэн нөгөө хүн нь бол ерөөсөө дахиж одоо харагдаагүй. Бараг амьдралаас нь одоо бүр мөсөн алга болсон гэсэн. Тэгэж алга боллоо гэд Ижаны одоо сэтгэл зүйн шархан эдгэлгүй одоо хэвээрээ үлдсэн юм байна. За Ижан ахлах сургуульд орох үеэр бол ээжийнх нь сэтгцийн байдал эмчилгээний тусламжтайгаар аажмаар тогтворчиж одоо эхэлсэн. За тэр бол урд нэгшгээ хүчирхийлэл гаргахаа болсон. Ерөнхийдөө бол ингээд нөгөө зодож хараадаг ч юм уу те өвчнөө сэтрээдсэн жорын зүйл хийхээ ашгүй нэгэн болж итэл яг эсэргээрээ одоо аавынх нь хүчирхийлэл урдныхаасаа илүү ширүүн болж эхэлсэн. За аав нь болохоор ажилласаа тарж ирсний дараа ингээд бүр өдөр болгон арх уудаг хിവэрээ. За тэгээд уучхаараа амар агсан болчдог. Тэгээ бүх уураа бас л одоо эхнэр хүүхдүүдтэй гаргадаг. Тэгээ согтуу үедээ ээжийг нь зодж байгааг ингээд Ижан зүгээр хараад зогсож өрсөж чаддаггүй байсан. Тэгээ өмөөрөө даавтайгаа зодтолтыг гэхээр арай бас хүч нь хүрэхгүй. Зарим үед аавынх нь одоо бүр ингээд нөгөө уур хилэн хяналтаасаа гарчдаг. Гэр дотроо байгаа хутгаа шүүрч аваад Ижаныг хойноос нь хөөдөг. Тэгээ бас арай нэг одоо согтуу өнтер биш. Тэгээ өсвөр насны хүү байсан болоод ч тэрөө хөдөлгөөн өнтер нь хурдан болохоор ямар нэг гэмтэл авалгүй цухтаагаад бас амждаг байсан. Тэгээ ийм гэр бүлийн орчин за дээрэс нь өөрийнхөө одоо сэтгэлдээ авсан шархан нь бол хоримтлагцаар агаад намайг аврах юу нь ямар ч хүн байхгүй гэдгийг тэр бол одоо ингээ аажмаар ойлгож эхэлсэн. Тэгээ эцсийн дүндээ бол энэ хүү өөрөө өөрийгөө аврах ёстой гэж үзсэн. Тэгээ уг нь бол ингээд ойлгож исэн цорын ганц зам нь боловсрал гэдэг зүйл байсан. Ижан болохоор бүх одоо хүчээ хичээлдээ зориулаад боловсралыг ингээд өөрийнхөө зүхтах гарц болгож хувиргая гэж бол шийдсэн байгаа. За энэ нь бол одоо ямар ч хүний хувьд хамгийн зөв гарц гаргалгаа гэж бол би боддог. За тэгээд Ижан болохоор өөртөө нэг л зорилго тавиад их сургуулийн элсэлтийн шалгалтандаа тэнцээд одоо яг энэ зовлонт амьдралаасаа энэ зовлонтой одоо гэр бүлээс тэр чигтээ яваад шинэ амьдрал эхлүүлэх гэсэн тийм зорилгыг тавьсан юм байна. 1999 онд олон жил шаргуу хичээсний эцэст Шинжаан мужийн Чангжи гээд хоттой одоо босго оноогоор 2 дугаарт бичигдээд Бээжингийн технологийн их сургуульд элсэж чадсан юм байна. Ингэснээрээ тэр бол хүчирхийллээр дүүрэн байдаг гэрээ орхиод Бээжинд шинэ амьдрал эхлүүлэх ингээд боломжтой болсон. За тэгээ Ижан болохоор одоо их сургуульд яг л одоо 10 жилдээ ямар байсан тэр хിവэрээ байж одоо эргэн тойрнтойгоо айгүй тийм халуун дулаан уур амьсгалтай хүмүүстэй айгүй илдэг харилцаатай хүн хэрэгтэй үед нь бол үргэлж туслахад бэлэн байдаг яг тэр хിവэрээ байсан. За тэгээ хилсэндээ хүрдэг хүнд маш тийм үнэнч зан чанартай болохоор бусад ямар ч хүмүүс одоо Ижантай найзлахыг хүсдэг байсан юм байна. За тэгээд сайн сурахаас гадна Ижан гээд залуу нэг чадвар нь бусдыг бол айгүйх гайхшруулдаг байсан. Тэр нь юу байсан гэхээр Ижан болохоор бүр айгүй сайн хоол хийдэг. Тэгээ их сургуульд нөгөө хамт сурч исэн найзуудынх нь ярьснаар болохоор Ижан байнга хамт олондоо одоо хоол хийж өгдөг байсан. За тэгээ хийсэн хоолнууд нь ерөнхийдөө гадуур одоо байдаг ресторануудаас ч гэсэн илүү амттай гэдгийг одоо бүгд ингээд хүлээн зөвшөөрдөг байсан юм байна. За тэгээ царай зүс ер нь бол нэг тийм муухай биш. Ер нь бол царайлаг гэдэгтээ тооцогддог нэлээд тийм нийтэж зан чанартай байсан болохоор Ижан одоо охтын анхаарлыг ерөнхийдөө бол татдаг байсан гэж ойлгож болно. За тэгээ нэг охин болохоор бүр 2 сараас илүү хугацаанд одоо тууштай хойноос нь хөөцөлдсөн байгаа юм л та. Тэгээ уулзах болгонд тухайн охин Ижанд ингээд бэлэг авчирч өгдөг. За тэгээ өөрийнхөө ингээд сэтгэлээ одоо илэрхийлдэг байсан баа. Гэхдээ Ижан одоо тухайн охин яаж хичээсэн ч гэсэн тухай бүрдэн татгалцаар байсан. За найзууд нь яагаад гэдгийг нь дахин асуусны эцэст Ижан бол сүултээ одоо өөрийнхөө ингээд үннээ хэлээд би одоо ижил хүүстэн байгаамаа гэж ярьсан байгаа юм л та. За тэгээ тэгж ярихад одоо энэ ч нөө гэж яриад байдаг лөө дээ. Тэгээ ийм зүйлийг одоо ойр тойрныхондоо таньдаг хүмүүстэй одоо хэлсэн ч гэсэн Ижантай харилцаанд огт нөлөөлөөгүй юм байлээ. Найзууд нь түүнийг яг урд нь одоо ингээд хүндэлдэг байсан шигэ хүндлээд найзалж нөхөрлсөн одоо хിവэрэ байсан. За гэхдээ гаднаас нь харахад одоо ингээд лөөч болоог юм шиг хөвгчлээ хичээлээ хийгээд хүмүүстэй одоо нийлээд айгуу тийм нийтэж төр төрхтэй байгаад байсан ч гэсэн Ижан болохоор цаагаар бол асар их тийм санхүүгийн дарамттай байсан юм байлээ. Гэр бүлээсээ тэр
бол ямар ч тийм одоо мөнгө энэ төр авахыг хүсээгүй. Ерөнхийдөө бол одоо ар гэрийнхэнтэйгээ ямар ч холбоогүй байхаар шийдсэн юм билээ. Тийм болохоор 1-р курсын 2-р улирлаасаа эхлээд тэр болохоор KFC-гийн одоо яг арын ажилтан цагийн ажил хийж эхэлсэн юм билээ. За ажилт нь болохоор нэлээд хүнд тэгсэн мөртлөө цалин бага байсан болохоор заримдаа одоо сургалтын төлбөр амжиргааныхаа зардлаа олохын тулд 2 өөр KFC-гийн байршилтанд ээлжүүлж одоо ажиллах хэрэгтэй болдог байсан юм байна. За ингээд энэ их ачаалал түүнийг сүүлдээ ингээд бараг туйлдуулаад өдөрт ердөөл ингээд 3-4 цаг одоо унтаж амардаг байсан. 2002 оны 6 сард нэг удаа тэр бол интернет кафед байж ах үедээ санаандгүй байдлаар Purple Boy гэдэг нэг тийм вебсайт руу орсон юм байна л та. За тэр нь болохоор гей хүмүүсийн танилцах тийм сайт байсан юм байна. За тэнд болохоор Ижан Тан Жан Шао гэдэг нэртэй дунд иргэм насны эрэгтэйтэй танилцаад чаталж эхэлсэн юм байна. За тэрний ярианы явцад болохоор энэ Жан Шао гэдэг хүн болохоор өөрийгөө чинэлэг гэр бүлээс гаралтай, хайдын дүүрэгт байртай, гадаадын компанид тийм өндөр цалинтай ажил хийдэг гэж одоо танилцуулсан байна. За тэгээ Ижан болохоор өөрийнхөө одоо нөхцөл байдлыг хэлсэн, одоо иймэрхүү байдалтай амьдардаг, оюутан болоод ингээд цагийн ажил хийгээд одоо байр амжиргааныхаа зардлыг төлөхгөөд ингээд хичээж байгаа гэдэг бол одоо үнэнгээр нь ярьсан байгаа байхгүй. За тэгээ тэрийг нь мэдсэний дараа тухайн одоо нөгөө Жаншао гэд хүн болохоор нэг санал тавьсан юм билээ. За тэр болохоор Ижаны сургалтын төлбөр бас амжиргааны зардлыг даахад бол бэлэн, харин тэрнийх нь оронд ингээ Ижан түүнтэй хамт амьдрах ёстой гэсэн нэг тийм зүйлийг одоо хэлсэн байгаа юм л та. Эхэндээ Ижан болохоор энэ харилцааны одоо энэ мөн чанарыг нь бол маш сайн ойлгож исэн. Зүгээр л одоо юу гэдэг баг солилцоо гэж хэлж болох юм уу да. Хүн болгон ингээд өөрт хэрэгтэй зүйлээ одоо авж байгаа гэсэн үг. Ижан дугаасаа сургалтын төлбөрийн мөнгө нь тухайн үед хэрэгтэй байсан. Тэр Жаншао гэдэг хүний одоо хүсэлтийг нь хүлээгээд авчих юм бол нөх их зовж ажиллахгүйгээр оюутны амьдралаа одоо энгийнээр үргэлжлүүлэх боломжтой тийм нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Жаншао болохоор ингээд хажуудаа байх нэг найз залуу энэ хэрэгтэй байсан байгаа аахгүй юу. За гэхдээ одоо энэ харилцаанд бол хайр сэтгэл энэ ерөөсөө байхгүй. Зүгээр л ингээд насанд хүрсэн хоёр хүний хоорондын тохиролцоо гэж хэлж болохоор тийм байсан. Гэхдээ мэдээж хүн болгон одоо сэтгэл хөдлөлөө үүр дүргэлж хянаад байж чаддаггүй. За ингээд энэ хоёр хүн болохоор хэсэг хугацаанд хамт амьдарсны дараа Ижаны сэтгэл зүрх бол аажимдаа зөөлрч эхэлсэн. Амьдралдаа одоо анх удаа хэн нэгэн одоо Ижаныг төвчээртэйгээр сонсоод түүний өнгөрсөн амьдралын зовлон, хаягдсан хүүхэд нас, за эцэг гэхийн одоо зоддог байсан удаан хугацаанд дотроо хатгалсан бүх шархыг нь ерөнхийдөө бол одоо ойлгож хүлээж авсан гэсэн үг. Хоол орлуулагч, булчингийн хөгжлийг дэмжигч TechFit Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг TechFit Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх TechFit Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Жаншао болохоор түүнийг тайвшруулдаг, одоо өөрийг нь ойлгож яах гэсэн тэр мэдрэмжийг өгдөг байсан юм байна. Тэгээ бүр Ижанд ганцаардлыг нь багасгахын тулд жижигхэн хоо хүртэл авч өгсөн юм байна. Гэхдээ тэр аз жаргал бол удаан хугацаанд үргэлжлээгүй. Ягаад гэхээр хэсэг хугацааны дараа Жаншао гэдэг одоо залуугийн хандлага нь бол өөрчлөгдөж эхэлсэн. Тэр бол Ижанд хандах хандлага нь олон бүр ингээ хөндөрөөд нэлээд тийм хайхрамжгүй болоод урдных шигэ халамж тавихаа болоод эхэлсэн. Тэрнээс гадна одоо Ижаныг бусад найз нартай танилцуулаад бараг л ингээ төр зуурын одоо хүслээ одоо хангадаг тийм хамтрагч болгож бүр ингээд ашиглаж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор сүүлдээ нөгөөх чинь одоо энэ Жаншао гэж танилцсан залуугийнхаа нүдээр бол хизээч тийм одоо онцгой хүн байгаагүй, зүгээр л одоо хэрэгцээтэй үедээ ашиглаад хайдаг яг тийм тоглоом шиг гэдгээ бол өөрөө ойлгож эхэлсэн. Тэгэл нөгөө зөөлрж исэн сэтгэл зүрх нь уур хилэн доромжлол гэх мэт одоо урдны мэдэрж исэн тэр бүх зүйлүүдийг нь ахаад бараг сэтрэж эхэлсэн гэж хэлж болно. Сэтгэл зүгээр нь одоо энэ байдлаар тоглож исэн ч гэсэн Ижан эсэргүүцэх ч юм уу эсвэл одоо хаяад явах тийм зориг бол гаргаж чадаагүй. Жаншао гэдэг хүний санхүүгийн дэмжлэгт хэсэг хугацаанд дассан болохоор хичээлээ хийхийн хажуугаар ядарч туйлдтлаа одоо цагийн ажил хийх тийм одоо хүнд нөхцөл байдал руу буцаж очино гэхээс одоо дотроо бол мэдээж дургуй байсан. Тэгээ эцэст нь бол одоо чимээгүй тэсгээс өөр ямар ч одоо арга байгаагүй. За 2002 оны 11 сарын сүүлээр Ижаны сэтгэл зүйн байдал хамгийн одоо доод түвшиндээ хүрсэн гэх юм
юм уу да. Ер нь л нэлийн одоо докторгүй байсан болохоор бас дахиад Бээжингийн одоо гей эрчүүдийн чат рум дотор ороод багч болтугай тайвшрыг гэж бодож явах үеэрээ 4 эрэгтэйтэй танилцсан баг. За тэд нэр хоорондоо ярилцаад ойлголцоод хамт одоо нэг баар руу явъя гэд тэндээ уулзахаар тохиролцсон юм байна. За тэгээд тухайн оройноо болохоор суугаад ууж идээд хоорондоо ярилцаад тэр үеэр Ижан болохоор хэсэг хугацаанд ч гэсэн одоо бүхэл зовлонгоо марцсан. За ууж дууссаны дараа тухайн 4 эрэгтэй болохоор Ижаныг дагуулад гэртээ очоод хамтдаа цагийг өнгөрөөе гэд урьсан баг. Тэгээд нөгөөх чинь нэлээд одоо согтцсон, нэх олон юм бодлого зөвшөөрчихсөн. Тэгээд гэрт нь явж очоод нэг сэрсэн чинь Ижан болохоор нүцгэн гар хөлийг нь одоо ингээд парнаас айгу чанга уйчихсан тийм байдалтай байсан. Тухайн 4 эрэгтэй болохоор Ижаныг ээлжилж хүчиндээд бас маш их одоо ингээд зодож тарчлаасан байсан. Тэгээд тухайн зүйл нь болохоор нэг цагаас илүү хугацаанд үргэлжилсэн байсан. Тэгээд тухайн шөнө бүх зүйл ингээд болоод өнгөрсний дараа дуусны дараа Ижан бол өглөө болтол ингээд тэндээ уйлж хөвцсөн баг. Энэ нь одоо ингээд түүний амьдрал дахь 2 дахь удаагийн одоо хүчирхийлэлд өртсөн тийм тохиолдол байсан. Тэгээ энэ удаагийнх болохоор урдныхаасаа улам амар харгас байсан гэх юм уу да. Тэгээ өөрийнх нь дотроо ингээд нуухыг оролдож исэн, хизээж дахиж одоо сөхмөргүй байсан тэр бүх шархан ингээд гинэт тухайн үед бол одоо сэтэрсэн гэж хэлж болно. Олон жилийн турш одоо гэрээхэндээ задуулж исэн, урдны одоо хүчирхийлүүлж исэн, өөрийнх нь одоо хамгийн анхны хайр гэж бодож исэн хүн нь доромжилсан. За тэгээ энэ удаагийн бас одоо ингээд хүчндүүлсэн гэх мэт олон жилийн турш хуримтлагдсан бүх тэр одоо зовлон, шаналлт, өвдөл гэд энэ бүх зүйл бол яг тухайн мөчөд одоо бараг ингээд дэлбэрсэн юм шиг, тесэрсэн юм шиг болсон гэж одоо ойлгож болох юм байна. За ингээд энэ үеэр болохоор Ижаны ярьснаар бол бүр жинхэнэ утгаараа өшөө авах тийм том төлөвлөгөөг бол одоо өөрөө зохиож эхэлсэн гэж ярьсан. За 2002 оны 11 сарын сүүлээс эхлээд тэр бол Бээжингийн одоо гей баарнуудаар байнга хистэг, тухайн шөнө өөрийг нь хүчинтсэн 4 хүнийг одоо ингээд яг энэ байдлаараа бол хайж эхэлсэн гэсэн үг. За тэгэл нэг баарнаас нөгөө баар руу дамжаад хүн болгоныг ажиглаад дуу хоолой болгоныг нь сонсоод өөрийг нь одоо ингээд доромжилсан, охирогч болгосон хүмүүсийг тэр бол танихыг оролдож исэн. За ингээд баг 2 сар өнгөрсний дараа түүний одоо ингэж төвчээртэй хайсан одоо энэ үйлдэл нь бол үр дүнгээ өгч эхэлсэн байгаа. 2003 оны 1 сарын 17-нд Санлитүн гээд баарны гудамжинд байхдаа Ижан болохоор олон хүмүүс дундаас нэг танил царайг бол олж харсан. За тухайн хүн нь болохоор тэр шөнө одоо өөрийг нь хүчинсэн 4 хүний нэг бүр яах аргагүй мөн байсан. За тэгчээ харсан даруйда нөгөөдөг чинь анзаарахдахгүйгээр зайнаас бол чимээгүй дагаад эхэлсэн байгаа. Гудамжаар дагаад за автобусанд сухад нь араас нь ороод буухт нь бол дагаж буугаад за сүүлд нь бол Фантай гэдэг дүүргийн нэг нарийнхан гудамжинд байдаг жижигхэн тийм нэг давхар байшинд орж байгааг нь бол анзаараад харсан. За тэгээд дараагийн хэдэн өдрийн турш Ижан тухайн байшингийн ойролцоо дахин явж чаад тэр хүний бүхэл одоо хаашаа гарч ийн орж ийн гэдгийг нь холоос ажигласан. За тэгж ажиглаж авах үеэрээ тухайн хүн ойролцоох одоо интернет кафенд бол байнга очиж үйлчлүүлдэг гэдгийг нь олж мэдээд тэгээ тухайн интернет кафе руу нөгөөдөг чи явж ороод нөгөө хүнийг ерөөсөө одоо анзаарахгүй байх үеэр нь ажиглах боломжтой суудлыг сонгоод суусан. За тэгээ тэр бол төвчээртэй тэндээ хүлээсээр байсан. Тэгжсэн чинь тухайн залуу болохоор босоод компьютерээс холдоод явах үеэр нь Ижан болохоор шууд компьютер дээр нь явж чаад дэлгэцэн одоо асаалттай хэвээрээсэн болохоор QQ дугаарыг нь маш хурдан тэмдэглээд авсан. Дугаарыг нь авсныхаа дараа Ижан бол одоо шин тим одоо QQ хаяг нэгээд тэр хүн рүү найзын хүсэлд илгээсэн юм байна. Тэгчээд мессеж бичихдээ өөрийгөө гей гэж танилцуулаад SM-д маш тийм сонирхолтой гэдгийг илэрхийлсэн. За нөгөө хүн болохоор юу ч сэжиглээгүй найзын хүсэлтийг нь шууд хүлээж авангуудаа нэг шөнийн SM үйлчлэгээ 800 юан за тухайн үеийн ханшаар ингээд ойролцоогоор $100 тэнцэх хэмжээний одоо мөнгө хэлсэн байгаа. За тэгээ free charging slave гэдэг тийм нэр бол ашигладаг байсан. За тэгээд хариу мессежиндээ Ижан болохоор нэлээд одоо тухайн хүнийг сонирхож байгаа юм шиг дүрсгээд тэгээд сүүлдээ тэр оройноо нөгөө хүнийхээ гэрт нь уулзахаар ингээд хоорондоо ол тохиролцсон. За тэгчээд хаалгыг нь төгссөн чинь тэр бол онгойлгоод Ижаныг бол шууд таньсан. Таньчаад нэг жоохон гайхаад тэгээд юу ч хэлж амжаагүй байхад нь Ижан бол өөдөөс нь харж инээмсэглээд урд нь хамт байсан мөчүүд надад үнэхээр таалагдсан гэж тайвнаар тухайн хүнд бол хэлсэн. Тэгээ хэлсэн чинь нөгөө хүн болохоор одоо тайвшраад чатаар нөгөө SM энтер гэж ярьчихсан байсан шүү дээ. Яг тэр тохиролцсон ярианыхаа дагуу өөрийг нь олсоор
орноос ингээд хүлхийг бол хүлээн зөвшөөрсөн байна. Fee charging slave гэд никнеймтэй тухайн хүн болохоор хөдөлж чадахгүй болтлоо чанга хүлүүлснийхэн дараа Ижан бол халааснасаа утга гаргаж ирээд нуруу руу шууд дурчихсан. За нөгөө хүн болохоор өвдөлтөөсөө болоод маш их хашгираад ер нь бол нэлээд тэмцэхийг оролцсон ч гэсэн Ижан бол ерөөсөө зогсоогүй. Тэр хүний тарчилж байгааг хараад олон жилийн турш хуримтлагдсан уур хилэн доромжлолоо яг тухайн хүн дээр гаргаж байгаа юм шиг маш олон удаа хутгалсаар агаад за сүүлдээ бол нөгөө хүн болохоор амьсгал хураагаад хөдөлгөөнгүй болцсон тэр бол ингээд үргэлжлүүлсэн. За ингээд бүх зүйл дууссаны дараа Ижан болохоор 800 он гаргаад ойролцоох буудан дээр нь шийдээд за энэ болохоор одоо чатаар яриадсан тухайн хүний нэг шүний үнэн байсан шүү дээ. Тэгээ энүүгээрээ бол Ижан бараг одоо ингээд яжлж байгаа юм шиг төлбөрөө бүрэн төлсөн гэсэн утгаар тэгж хийсэн гэдгийг бол өөрөө ярьсан. За тэгчээ тэр бол тухайн газраас маш тайван байдалтайгаар одоо хэргийн газрыг орхиод явсан байна. За хоёр дахь халдлагын дараа Ижан болохоор өөрийнх нь дотор асар их тийм хөнгөрсөн юм шиг мэдрэмж төрөөд өнгөрсөн зовлонгоо бол хэсэг хугацаанд мартсан юм байна. Гэхдээ тэр бол зогсохыг ерөөсөө хүсээгүй. Харин өөрийг нь хүчрхийлсэн үлдсэн 3 хүнийг хайхаа бол үргэлжлүүлсэн. За удалгүй тэр дараагийн байгаа Жунгванцун гээд газар орчмоос бол олсон. За тэр хүн бол гадаад хэлний чиглэлээр суралцдаг магистрийн одоо оюутан байсан юм байна. За Ижан болохоор өмнөхтэйгөө адил аргаа хэрэгэлсэн. За эхлээд онлайнаар ойртож дотносоод ихтгэлцэл бий болгоод дараа нь SM-ийн уулзалтыг бол тоовлсон. За тэр хүний гэрт нь явж очиод эхлээд нөгөө одоо хөгжмөө нэлээд чанга тавьчвал хөгшүүд сонсохгүй гэж хэлээд хөгжмөө одоо чангалаад яг үндэ бол одоо өөрийн хийж байгаа үйлдэлээ одоо нуух тийм зорилготой байсан. Тэгчээд ярьж тохиролцсны дагуу тэр бол эхлээд нөгөө хүнийхээ гар хүлийг нь хүлээд дараа нь гинт нөгөө хутгаа гарч ирээд бас л одоо түүн рүү дайрсан. За ингээд энэ одоо өөрийг нь хүчинсэн залуу болохоор тэр хамгийн сүүлд хоолойг нь хэрчээд ингээд дуусгасан. За 3 дахь хохирогч нь болохоор Ижаныг бол хамгийн одоо харигсаар хүчрхийлсэн тийм хүн нь байсан юм байна. Тийм болохоор Ижаны арга барил нь бүрч одоо хэрцгий болсон. Хоолойг нь хэрцсэний дараа тэр бол хийсэн зүйлдээ ханаагүй маш олон удаа дахин хутгалсан. Тэгчээд сүүлдээ тухайн хүний бэлэг эрхтнийг нь тастаад ойролцоох хог руу одоо хайсан юм байна. За дараа нь дэж 4 дахь байгаа онилохоор төлөвлөсөн. Бас л яг урдны одоо арга барилаа ашиглаад тэр хүнийг хөнөөчихсөн. Ингээд өөрийг нь хүчинсэн 4 хүнийг дөрүүлэнг нь барьж хөнөөснийхөө дараа Ижан нөгөө Жансяо гээд залууг бол одоо орхиод явсан юм байна. Тэр бол дахиад хин нэгний хяналтанд амьдрахыг ерөөсөө хүсээгүй. Тэгчээд тэр Pian гээд даатгалын компанид ажилд ороод хажуугаар нь бол онлайнаар шинэ хүмүүсийг хайсаар байсан. Удалгүй тэр бол Ji Yuan гэдэг нэртэй залуутай онлайнаар одоо харилцаж эхлэх болсон юм байна. За тэгээ энэ хоёр хүн болохоор маш хурдан хоорондоо дотносоод хайр дурлалын одоо тийм романс үүссэн. Тэгээд уулзаад айжмаар бол хосууд болсон юм байна. Гэтэ хамт байж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа Ижан тэр Юан гэж залуу нууцаар өөр тийм гей ирчүүдтэй уулзаад байгаа гэдгийг нь олоод мэдсэн. Өөрөөс нь ингээд энэ урвж байгаа мэдрэмж бол маш одоо хүчтэй бас одоо сэтгэлийг нь шархлуулсан гэхүү дээ. Тэгээ 2003 оны 3 сарын 19-нд Ижан болохоор Юаны түрээсэлж исэн байр руу нь явж жоод эхэндээ бол бүх зүйл хэвийн одоо байсан. Тэр хоёр хоорондоо зүгээр л ингээд ярилцаад байж исэн. Ер нь бол цаашаа юу болох гэж байгааг эхлэх тийм одоо ноцтой зүйл ерөөсөө байгаагүй. За тэгээ байж исэн чинь Лижиан болохоор гинэт одоо дайрч ихсэн. Юаныг олсоор сандал дээр одоо маш чанга хүлээд дараа нь бол хутаг гаргаж ирээд урд нь яаж хүмүүсийг хөнөөж исэн яг тэр аргаараа Юан гэ залууг бас ингээд хөнөөсөн. Юан амьсгал хураасны дараа Ижан болохоор тэдний одоо түрээсийн байранд нь хэсэг зур байж агаад өөрийг нь илрүүлэх уул мөр үлдсэн эсхийг бол маш тайван шалгасан юм байна. За тэгээ бүх зүйл цэвэрхэн болсон гэд ихэлтэй осныхоо дараа хаалгыг нь түгчээд за тэгээ тэндээс яваад өгсөн. За Ижаны өөрийнх нь одоо бодоогүй нэг зүйл бол байсан. Юаны эцэг гэх нь ийм хурдан сэжиг авна гэж юусоо тэр төсөөлөөгүй байсан. 2 хоногийн дараа хүүтэйгээ юусоо ингээд холбоо барьж чадахгүй болчингуудаа өөртөө явж чоод ингээд цогцсыг нь болчихсон байсан. Тэгээ энэ хэрэг урдны үйлцэн 4 хэрэгтэй холбогдоод арга барилын хувьд нэлээд тийм ижил төстэй байсан нь Ижаныг илрүүлэх одоо хамгийн чухал сэжүүр болно гэж юусэн огт бодоогүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээ мөрдөгчдийн нүдээр болохоор энэ хэргийг харахад Ижаны арга барил нь бүр эхнээсээ дуустал баг яг ийм нэгэн хэвэн байсан гэдэг нь тодорхой харагддаг. Эхлээд тэр бол гей вебсайт, чат румууд дээр SM-ийг өгөөж болгож шиглаад боломжит байнуудаа сонгоод сонирхлыг нь дамжуулж ойртоод итгэлцэл үүсгээд холбоо тогтоосныхаа дараа тэдэнтэй гэрт нь уулзахаар тохирно.
уулзах үедээ энгийн SM оролцогчийн дүрд ороод байн бүрэн сэрэмжээ алдах хүртэл хүлээж агаад дараа нь олсоор хүлээд эсэргүүцэх ямар ч тийм боломжгүй болгосныхоо дараа аллах үйлдсэн байсан. За тэгээд тэр баривчлагдсныхаа дараа байцаалтын үеэр мөрдөгчдийг ийм айгүй тийм дургуутслыг нь хүргэсэн нэг зүйлийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэгээд тэр зөвхөн ийм гэмт хэрэг үйлдэх үедээ өөр хүний ингээд хувь заяаг бүрэн хяналтандаа оруулж хинж байгаа хүний дүрд орсон үедээ урд нь хизээч мэдэрж байгаагүй сэтгэл ханамж, баяр баясгалыг мэдэрдэг байсан гэдгийг бол ярьсан. Амьдралынхаа туршид тэр бол үргэлж бусдад хянуулж, зодуулж, хүчирхийлүүлж, хэцүү амьдралаар амьдэрсэн. Харин гартаа хутга бариад хамгаалах чадваргүй хөрөгчийн урд зогсох үедээ тэр анх удаа өөрөө бүх эрх мэдлийг гартаа атгсан юм шиг мэдэрсэн. Бүрэн эрх мэдлийн мэдрэмж улам донтуулсан гэж тэр бол ярьсан. Эхэндээ тэр бол өшөө авахын тулд хүнийг хөнөөж исэн ч сүүлдээ явсаар таашаал авах зүйл болж өөрчлөгдсөн гэж үннээ ярьсан. За ингээд ийм байдлаараа Ижан гэдэг залуу бол цоврал алуурчин гэж бол бүртгэгдсэн байгаа. За 2004 оны 4 сарын 28-нд баривчлагдсанаас нь хойш бол 1 жил гарангийн дараа Бээжингийн дунд шатны ардын шүүх Ли Ижаны цоврал аллагын хэргийн шүүх хурлыг бол албан ёсоор эхлүүлсэн. За энэ хэрэг бол олон нийтийн бас хэвлэл мэдээллийнхний анхаарлыг бол маш их татсан байлээ. За шүүх танхимд Ижан хоригдлын хувцастай үсээ ол ингээд бүр богинохон болоод тариулцсан маш тийм 50 байдалтайгаар сууж исэн. Прокурорын зүгээс 5 аллагын талаар дэлгэрэнгүй уншиж танилцуулахад Ижан бол энэ бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Тэр бол ямар ч зүйлийг үгүйсгээгүй, өөрийгөө өмгөөлөөгүй, ямар ч эсэргүүцэл илэрхийлээгүй, зүгээр л суугаад сонсоод ял бүрийг толгой тохиж баталсан байдалтай байсан. За харин шүүгч түүний ингээд мотив чи юу байсан бэ? Яагаад энэ бүхнийг хийх болсон бэ гэж асуугаад энэ хүмүүсийг чи яагаад алах болов гэж асуух үед нь Ижан сэтгэл хөдлөл анх удаа ингээд өөрчлөгдөж эхэлсэн байгаа. Түүний 50 дүр төрх нь алга болоод бараг хашгирах шахам дуугаар тэр хүмүүс ээлжилж намайг хүчрхийлсэн гэж хэлсэн юм байна. Тэд түүнийг доромжуулж, тарчлааж зүгээр л тоглоом юм шиг болгосон. Харин тэр хүмүүсийг алсны дараа л дотроо тийм хөнгөрсөн юм шиг мэдрэмж авсан гэж бол ярьсан. Гэхдээ Ижаны яг энэ мэдүүлэг нь шүүх хурлын үеэр бас шүүх хурлын дараах мөрдөн шалгалтуудын явцад бол маш их маргаан тийм эргэлзээг хойноосоо дагуулсан юм билээ. За олон хүн бол энэ Ижан гэж залуугийн ярианд нь эргэлзээд тухайн шөнө 4 хүн ээлжилж хүчирхийлсэн гэж мэдүүлж исэн мөртлөө дараа нь тэр олон сая хүн амтай асар том хотод тэдний гэр QQ дугаарыг амархан олж чадсан гэдэг нь маш тийм хачирхалтай санагдчихсэн юм байна. Тэрнээс гадна хамгийн сонин нь юу гэхлээр Ижан тухайн хүмүүсийг олоод өшөөгөө авах үеэр нь 4 хүнийх нь 3 нь ерөөсөө таниагүй урд нь ингээд тарчлааж зовоож исэн хүнийхээ царайг ингээд таг марцсан энэ төр гэдэг бол нэлээд алцалтаагүй байсан юм байлээ. Тэгэхээр олон хүн болохоор яг ингээд Ижаны өөрийнх нь яриад байгаа шиг иймэрхүү зүйл болсноо гэж эргэлзэхэд хүргэсэн юм байна. За бас өөр нэг зөрчилтэй зүйл нь юу байсан гэхээр Ижаны яриагаар болохоор түүнийг хүчирхийлсэн тэр шүн 4 хүн бүгдээрээ SM-д давмгайлагч буюу тийм удирдах тиймэрхүү үүрэгтэй байсан гэх юм уу нөгөө хаан боол яриадсэн шүү дээ. Тэгээд тухайн 4 хүн нь болохоор тийм хааны дүрд орсон байсан гэх юм уу тэгсэн мөртлөө дараа нь Ижан тухайн хүмүүсийг хайгаад ингээд олоод очих үеэр бүгд өөрсдийгөө хүлүүлээд захирагдах тийм боол болох байр суурийг дуртаяа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь бол ойлгомжгүй байсан. Энэ SM гээд энэ харилцааг мэддэг хүмүүсийн хувьд ийм зүйл бол бараг байх боломжгүй гэж үздэг юм байна. Ихэнхдээ хүмүүсийн үүрэг нь ингээд бүр цаанаасаа гэх юм уу бараг тогтцсон байдаг юм уу давмгайлах дуртай хүн захирагдахыг бол ховорхон зөвшөөрдөг гэж үздэг юм байна л та. Тэгээд дөрвүүлээ ингэж амархан тухайн тогтсон тийм үүрэг ройлоо сольсон гэдэг нь бол итгэмээргүй санагдчихсэн. Тэгээд ийм зөрчилтэй үйлдэлүүдээс нь болоод олон хүн Ижан бол баривчлагдсныхаа дараа бүлэглэн хүчирхийлүүлсэн гэдэг түүхийг бол зохиосон байж магадгүй гэж үзсэн юм байлаа. Өөрийгөө хохирогч юм шиг харагдуулаад аллагад бол ийм учир шалтгаан албаар өөрөө зохиож яриад шүүхтэр өөр дээр нь ирэх тийм ял хариуцлагыг багасгахыг оролцсон гэж таамаглаж байсан. За бас Ижаны бэлгийн чих хандлагын талаар ч гэсэн маргаа өрнсөн. Тэр бол өсвөр насндаа танихгүй эрэгтэй хүн хүчирхийлүүлснийхээ дараа ижил хүүстэнд татагдах болсон гэж мэдүүлсэн. Тэгэхээр яг л тухайн үйл явдал энэ хүний чих хандлагыг өөрчилсөн юм шиг тийм байдлаар тайлбарлсан. За гэтээ цаг хугацааны дарааллыг нэгтлээд үзэхэд бол түүний нөгөө тан гэх ангийнх нь хүүхдэд сэтгэлээ илчилсэн явдал нь 1994 оны эхээр болсон. Тэгэхээр 12 сард хүч
хүчирхийлүүлснээс нь хагас жилийн өмнө байсан гэсэн үг. Тэгэхээр Ижан бол хүчирхийлэлд өртгөөсөө өмнө аль хэдийн ижил хүүстэнд татагддаг байсан гэдгийг нь бол харуулж байсан. Тийм болохоор түүний бэлгийн чих хандлага хүчирхийллийн үр дагавраас ерөөсөө биш харин угаасаа байсан зүйл гэж хүмүүс үзсэн. Олон хүн түүнийг энэ явдлыг буруутгаж ярьсан нь тухайн үед хятадын нийгэмд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан гей байх явдлын тэр ичхүүртэй зүйлийг нуух гэсэн орлого гэж үзсэн юм байлээ. За шүүх хурлын үеэр Ижаны өмгөөлөгчид бол түүний ялыг хөнгөрүүлэхийн тулд бүх боломжоо ашигласан. Тэд бол Ижаны маш тийм эмгэнэлтэй хүүхэд нас, өсвөр насыг бол дэлгэрэнгүй танилцуулсан. Төрсөн цагаасаа эхлээд эцэг гэхээсээ салсан, гэр бүлийн байнгын хүчирхийлэл дунд өссөн, эцэг гэх ах дүү нар нь ингээд зоддог байсан, өсвөр насндаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. За энэ бүх сэтгэл зүйн шарх нь бол түүнийг ийм зам руу түлхсэн гэж өмгөөлөгчд нь ярьж тайлбарлаж байсан. За тэд бол шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялыг нь хөнгөрүүлэхийг хүссэн юм байна. Гэхдээ прокурорын тал бол энийг хатуу эсэргүүцсэн. Тэд бол Ижаны өнгөрсөн амьдрал хичнээн эмгэнэлтэй байсан ч гэсэн хийсэн үйлдэлийг нь зөвтгөх үндслэл болохгүй гэдгийг бол онцлсан. Түүний үйлдэл нь бол маш харгас, урьдчилан сайтар төлөвлөсөн, тийм тооцоолсон үйлдэл байсан гэж үзсэн. За бас энэ хэрэг олон нийтийг айдас давтуулсан, нөхцөл байдал нь бол онц ноцтой гэж үзэхэд хүрсэн юм байлээ. Тэрнээс гадна мөрдөн шалгалт бас шүүх хурлын туршил Ижан хийсэн үйлдэлтэй ямар ч тийм гэмшсэн, харамссан байдлыг бол илэрхийлээгүй. За ингээд энэ бүх шалтгааны улмаас прокурорын тал бол хуульд заасны дагуу түүнд цаазын ял оноохыг шүүхээс бол хүссэн. Ингээд бүх нөхцөл байдлыг харгалзан үзсний эцэст бол анхан шатны шүүх эцсийн шийдвэрээ гаргаад Ли Ижанд цаазын ялыг оноосон юм байна. Ингээд шийдвэрийг сонсоод Ижан бол ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Зүгээр л ингээд үйл ялаг толгойд өгсөн байдалтай. Яг л энэ үр дүнг анханасаа мэдчихсэн юм шиг тийм байдалтай харагдчихсэн. За шүүх хурлын дараа тэр бол давж заалтах эрхээсээ татгал заад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж мэдгдсэн. За гэхдээ хуулиар тогтоосон давж заалтах хугацааны хамгийн сүүлийн өдөр бүх хүн бол энэ хэрэг дууссан гэж бодож исэн боловч Ижан гэнэт бодлоо өөрчилсөн. За тэр бол Бээжингийн дээд шүүхэд давж заалтах өргөдөл гаргаад өөрийнхөө үйлдэлийг өшөө авалтын улмаас хийсэн санаатай төлөвлөсөн аллага биш гэж мэдгдсэн юм билээ. За тэр бол дээд шатны шүүх хэргийг дахин авч үзээд ялыг нь хөнгөрүүлнэ гэж бол найдажсэн юм билээ. За 2004 оны 7 сар тус шүүх бол Ижаны давж заалтах хүсэлтийг хэлэлцэхээр хуралдсан юм байна. За хэргийг бүхэлд нь наривчлан судлаад хоёр талын байр суурийг сонссны дараа давж заалтах шатны шүүх эцсийн шийдвэрээ гаргаад за анхан шатны шийдвэрийг хэвээр нь үлдээгээд Ижаны давж заалтах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр бол цаазын ял эцэслэн хүчин төгөлдөр болсон юм байна. 2004 оны 8 сарын 20-ны өглөө шоронгийн тээвэрлэх машин бол Ли Ижаныг хорих төвөөс авч гараад цаазаар авах газар руу хүргэсэн байлээ. За тухайн өдөр бол түүний цаазын ялыг гүйцэтгэх ёстой өдөр байсан. Ингээд явахын өмнө бол хуульд заасны дагуу Ли Ижанд гэр бүлийнхэнтэйгээ сүүлчийн удаа уулзах боломжийг олгосон. Түүний эцэг Шинжаанаас Бээжин рүү ирээд хүүгээ сүүлчийн удаа харсан юм байна. За уулзалт бол маш тийм жижигхэн хүүтэн тийм хоосон өрөөнд бол болж өнгөрсөн. Ээж нь сууж исэн мөртлөө нүд нь гүлийсэн, анхаарал нь ерөөсөө төвлөрөхгүй байдалтай, сэтгцийн өвчнөөсөө болоод замд гарахаасаа өмнө хэмжээний тийм тайвшруулах эм ууцсан байсан юм билээ. Тийм болохоор тухайн цаг үед ухаан нь тийм орон гарan байсан гэж бараг хэлж болно. Юу болж байгааг ерөөсөө ойлгохгүй, төрүүлж өсгсөн хүүн ингээд удахгүй цаацдуулах байгааг ерөөсөө мэдэхгүй байдалтай байсан юм байна. Тэгээ Ижан бол ээж рүүгээ хараад ингээд баривчлагдсан цагаас хойш анх удаа нүдэндээ олвол нулимстай байсан. Тэгээ тухайн үед харсан хүмүүсийн яриа байгаа юм л та. Хүчээр Ижан бол инээмсэглээд маш зөөлөн дуугаар би ингээд гадаадд сурахаар явж байгаа. Удаан хугацаагаар ирэхгүй биеэсээ бодорой гэж ээжтэй хэлсэн ба. Ээж нь болохоор ингээд юу ч ойлгоогүй байдалтай хоосон харцаар толгоогоо тохиод юу ч хэлээгүй. Сонсож байгаа юм шиг оловч үнэндээ бол юу ч ингээд ойлгоогүй байдалтай байсан. Дараа нь болохоор Ижан аав руугаа хараад өөрийнх нь хүүхэд насыг том болгосон тэр хүний өөдөөс харчаад тэгээд ээжид сайн хандаарай гэж хэлээд аав нь болохоор тухайн үед чимээгүй
нүүрэнд нас ямар ч тийм илэрхийлэл харагдахгүй. Гар нь одоо ингээд үл ялаг чичирсэн байдалтай. Ингээд уулзалт дуусаад Эжианыг болвол хянжсэн цэргүүд нь цааш нь авч яваад тухайн өдөртөө цаазын алыг одоо гүйцэтгсэн юм байна. За ингээд Ли Эжиан 24 наснда буудуулж одоо цаазын алыг гүйцэтгсэн. Богинохон ч гэсэн одоо ийм эмгэнэлтэй гэмт хэрэгээр дүүрэн амьдрал нь ингэж төгсгөл болсон юм байна. Энэ бүх зүйлийг одоо эргээд харахад Ли Эжианы хэрэг бол яалтчгүй маш тийм эмгэнэлтэй түүх. Багасаа ингээд гэрээхэндээ хаягдсан, хайр халамж байхгүй, хүчирхийлэл донд өссөн, хүнд хүчндүүлж хийсэн, тухайн шархаа эдгэх арга зам хайхын оронд хүний аим хөнөөж одоо өшөө авалтын замыг сонгосон нь өөрийгөө одоо хохирогч байснаа сүултээ одоо алуурчин болгож хувиргасан ийм нэг хэцүү түүх байна. Уг нь бол 10 жилдээ байхдаа боловсролыг сонгоод энэ гэр бүлээс өөрийгөө хүндэрүүлнэ гэсэн зөв сонголтыг хийжсэн боловч эцэстээ бүх зүйл одоо ингээд аимшигтайгаар эргэсэн. Ярихад бас айгүй тийм хэцүү гэмээр түүх байлаа. Энэ хүний өнгөрсөн амьдралын одоо тэр шархалсан сэтгэл зүрхийг тайлбарлаж ярьж болох ч гэсэн хийсэн гэмт хэргийг нь бол хизээч одоо зөвтгөж болохооргүй. Өшөө авалтыг нь зөв гарц гаргалгаа гэж одоо тийм бодож чадхааргүй. Тийм нэг одоо хэцүү хэрэг байна. За ингээд энэ хүрээд өнөөдрийн та бүхэнд ярих хэрэг маань дуусж байна. Аль аль талаас нь харахад одоо нэлээд их зүйл бодогдсон. Айгүй тийм хэцүү түүх байлаа. Урд нь юу н ярьдаг байсан хэрэгүүд дундаас энэ хэрэг яагаад ч юм сэтгэлд нэлээд тийм хүн туссан гэх юм уу да. Та бүхэн бас энэ хэргийн талаар юу гэж бодов? Өөрсдийн бодлоос комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Тэрнээс гадна та бүхэн одоо энэ хүний бэлгийн чиг хандлага руу буруутгасан ч юм уу, дайрч давшилсан зүйл бичихгүй байхыг хүсье. За ингээд өнөөдрийн дугаартай Take Fit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Та бүхэн энгийн сахартай ундаа хэрглэж ахаар эрүүл мэндэд хэрэгтэй уургийн ундааг өдөр тутмынхаа хэрэглээнд оруулж заншаарай. CU-гийн бүх салбар дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Ингээд хэдүүлээ энэ 4 дахь өдөр нэмэлт дугаараараа эргээд уулзъя.